Пилатын сонголт гэсэн сэдвээр гол төв нь анхахгүй бат итгэлийн талаар та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна. За Марк номын 15 дугаар бүлгийн 1-ээс 17 дугаар ишлэлийг хамтдаа бүгдээрээ үзцгээе. Тэгэхээр хэрэв хүн амьд байгаа бол бид сонголтыг хийсээр байна гэсэн үг. Учир нь хүний амьдрал гэдэг бол эц төгсгөлгүй сонголтууд байдаг. Бид амьдралдаа маш олон янзын сонголтуудыг хийдэг. Тэгээд өнөөдрийн бид бол бидний сонголтын үр дүн. Бидний сонголт өөрөөр хэлбэл биднийг цогцлон бүтээдэг гэж бас хэлж болох юм. Тэгэхээр хүний амьдралд том жижиг янз бүрийн сонголтууд байдаг. Эдгээр сонголтууд бидний амьдрал, бидний ирээдүйд маш чухал нөлөөллийг үзүүлж байдаг. За жишээ нь гэтэл бид ямар ажил мэргэжлийг сонгох уу? Хинтээ ямар хүнтэй бид нэр гэрлэх үү? За хинд юунд итгэх үү гэд маш олон чухал сонголтууд байдгаа гэсэн. Тэгвэл өнөөдрийн энэ хэсэгтэр сургаал дээр маш чухал магадгүй хүний амьдралын хамгийн онцгой, хамгийн чухал сонголтын талаар энд өгүүлж байгаа. За нөгөө талаас түүхэн гэж хэлж болох чухал сонголтын талаар энд гарч байна. Тэгээ Марк номын 15 дугаар бүлгийн 12 дугаар ишлэлээр үзэх юм бол Понти Пилаттай цугласан олонд хандаж тэгж хэлдэг. Юудын хаан гэж хэлээд байгаа энэ хүнийг би яах вэ гэж. Хэрэв бид нар Матай номын 27 дугаар бүлгийн 22 дугаар ишлэлээр харах юм бол Христ гэгддэг энэ Есүсийг би яах вэ гэж Пилат цугласан хүмүүсээс асууж байна. Тэгэхээр би Есүсийг амьдруулах уу эсвэл өхүүлэх үү? Есүсийн тал зогсох уу эсвэл Есүсийн эсрэг тал зогсох уу гэж. За мэдээж Пилат бол эцэст нь өөрийнхөө сонголтыг хийсэн. Тэр Есүсийн эсрэг зогсож өөрөөр хэлбэл түүний загалмаа дээр цовдлох тэр тушаалыг бол гаргасан байдаг. Тийм учраас итгэгч хүмүүс бидний итгэлийн тунхаг дээр гардаг те. Понти Пилат захирагчийн үед зовж явсан, совдлогдсон насураад оршуулгдсан гэж бид Христийн тухай итгэлээр тунхагладаг. За тэгвэл өнөөдөр энд гарч байгаа Пилатын сонголтыг бүгдээрээ авч үзцгээе. Энэхүү сонголтоос бид нэр юу сурах вэ гэж. Тэгээ нэгдүгээрт нь Пилатын хийсэн сонголт бол олонхийг дагсан, өөрөөр хэлбэл олонхын таалалд нийцүүлсэн ийм сонголт байгаа юм. За мэдээж бид нар ардчилсан оронд амьдарч байгаа учраас олонхын сонголтыг дагна. Олонхийг дагна гэдэг бол ардчилсан сонголт юм шиг боловч яг үүндээ Христ итгэж бидний хувьд энэ нь асуудал болдог нь юу гэхээр хүмүүсийн дотор ийм ойлголт байдаг. Бүгдээрээ л тэгдэг шүү дээ. Бүх хүмүүс л гим хийдэг штэ. Бүгд л ийм байдаг штэ гэж олонхоо дагах энэ нөхцөл байдал. Нөгөө талаас бид бусдын таалыг дагах юм уу эсвэл Бурхны таалыг дагах юм уу гэсэн ийм зөрчилдөөнүүд бидний амьдралд гарч ирдэг гэсэн үг. 15 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлээр харах юм бол Пилат тэнд цугласан олны таалалд нийцүүлэн сонголтоо хийж байгаа тухайд гарч иж байгаа гэсэн. За мэдээж тэнд хорон цугласан олон еврейчүүд бол Пилатын эсрэг бослог гаргаж болох байсан маш хүчтэй тэр эсэргүүцэл олны дарамт шахалт тэнд бол байсан ба. Тийм ч учраас тэр өөрийнхөө хүсээгүй сонголтыг хийсэн гэж. Тэр зөвхөн Пилат биш те. Бид нар ч гэсэн амьдралд олны шахалтаас болоод эсвэл бусад хүмүүс эсвэл энэ ертөнцийн зүйлсэд нийцүүлэх гээд бид бас хүсээгүй сонголтоо хийх тэр тохиолдол байдгаа гэсэн үг юм. Хүмүүс юу гэж бодох бол, хүмүүст юунд таалагдах бол олонхоо дагая, энэ ертөнцийн тэр жишгийг дагая, түүнд нийцүүлэх гэсэн тэр байдлаар хүмүүс сонголт хийдэг гэсэн үг. Тэгвэл Ром номын 12 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлдэр энэ ертөнцийн тэр үйл явдалд энэ ертөнцид бүү нийцүүлэхтэн гэж хэлсэн байна. Тэгээ түүхэнд анхны чуулгануудын нэгэн алдартай номлогч Йоханнес Хрисостомос гэдэг тэр номлогчийн үнэхээр гайхалтай тэр түүхэн үг байдаг те. Нэг удаа хүмүүс түүнийг бүх дэлхий бүх хүмүүс биднийг эсэргүүцэж байна шүү дээ гэж хэлсэн гэдэг. Тэр үед бүх дэлхий бүх хүмүүс биднийг эсэргүүцэж байна уу?
сайн байна. Тэгвэл бид бүх дэлхийг, бүх хүмүүсийг эсэргүүцье л да. Өөрөөр хэлбэл бид энэ дэлхийн эсрэг итгэлээрээ бат зогсоё гэдэг энэ үгийг тунхаглыг хэлсэн байдаг. Тэгэхээр бидний итгэлийн энэхүү өвөг дээдсүүд шиг бид бас итгэл дотроо баттай байж үнэхээр энэ ертөнцийн гэм нүгэл болон энэ ертөнцийн заашид үйл явдалтай бид нар буулт хийж хэр тааруухан байж бид нар түүнд нийцүүлэн зохицож амьдрах биш үү? Бидний итгэлийн үндэс нь түүгээрээ бид нар бат зогсож чадах тэр зориг, тэр итгэлийн үндэс нь өнөөдөр бидэнд байх хэрэгтэй гэдгийг энэ сургаал бидэнд зааж өгч байгаа. Тэгэхээр итгэж хүмүүс бидний хувьд энэ ертөнцийн хүмүүсийн нөлөөг авах шүү дээ. Бид нар харин тэдэнд нөлөө үзүүлэх ёстой тийм хүмүүс байдаг. Гэтэл үнэндээ зөвхөн нэм гарагт цуглаанд явдаг. Бусдаараа бол хэлж ярьж байгаа, үйлдэж байгаа, сонгож байгаа бүх зүйл нь яг л нийтлэг өөрөөр хэлбэл итгэгч биш хүмүүс шиг ингэж л явах юм бол энэ хүнийг итгэгч хүн, дагалдагч хүн гэж хэлэхэд бол хэцүү юм гэсэн. За хоёрдугаарт нь Пилатын хийсэн сонголт бол өөрийнхөө нэр төр алдрынхаа төлөө хийсэн сонголт гэсэн. Мэдээж тэр маш олонний төлөө, олон хүмүүсийн төлөө, цугласан хүмүүсийн төлөө сонголтыг хийсэн боловч яг үнэндээ бол тэр өөртөө ашигтай өөрийнхөө төлөө сонголтыг хийсэн гэсэн. Яагаад гэвэл тухайн үед тэр сонголт нь Пилатад хамгийн аюулгүй өөрийнх нь нэр төрд нь хэрэгтэй чухал байсан учраас өөрийнхөө төлөө сонголтыг хийсэн гэсэн. Тэгэхээр Пилатад юу чухал байсан бэхтэр түүний энэ нэр төр, байр сууринтай алдар нэр нь чухал байсан учраас түүний дагуу сонголтыг хийсэн гэсэн үг. Тэгвэл Пилатын хувьд түүний үзэл баримтлал нь энэ алдар нэрэнд хүрэхийн тулд байр сууриа хадгалахын тулд түүний төлөө юу л бол юг хийдэг тийм нэгэн байсан гэсэн. Тэгэхээр үргэлж бид нар сонголтын өмнө очихдоо хүмүүс юу хүсэж, юу бодож, хүмүүсийн хувьд юу чухал юм бэ? Нөгөө талаас миний хувьд юу чухал юм бэ? Бурхны хувьд юу чухал юм? Бурхан юу хүсдэг юм бэ? Бурхан юу бодож байна гэдг нь ямар чухал юм бэ гэдэг ийм зүйлсүүд бидний сонголтонд нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр Пилатын сонголтонд нөлөөлсөн зүйл бол мэдээж хүмүүс нөгөө талаас хамгийн гол нь өөрийнх нь хүсэл зорилго байсан. Хүмүүс Есүсийг биш, хүмүүс Барабыг сонгосон. Тэр хүмүүсийн сонголт бол энд Бараб байсан. Есүсийг цовдол, харин Барабыг суллаа гэж тэд хашгирсан. Хосана хэмээн хашгиралт Иерусалим хотод дүүрэн хадаж байсан бол хэдхэн хоногийн дараа цовдол гэсэн энэ хашгиралт Иерусалим хот даяар бол цөөрөтөж байсан. Иохан номын 19-р бүлгийн 12-р эшлэлдэр Пилат Есүсийг суллах гэж хичээж байсан гэсэн энэ үг байдаг. Өөрөөр хэлбэл Пилатын хувьд Есүсийг суллах гэсэн энэ хүн бол гэмгүүн байна гэж харж түүнийг суллах тэр зүрх сэтгэл түүнд байсан баг. Гэхдээ үнэн хэрэгтэй бол тэр өөртөө юу чухал гэдэг тэр сонголтыг л хийсэн. Тэгвэл хүний амьдралд яг юу чухал юм бэ? Яг үүндээ алдар нэр тэр байр сууриас илүүгээр Бурхны хүсэл бидний амьдралд хамаагаас илүү чухал биш гэж юу? Тэгэхээр Пилатын хувьд гэх юм бол алдар нэрнийхаа төлөө хүн хатан тэмцэгч нэгэн байсан тийм үү? Тухайн түүхэн цаг үед бол Евдийн захирагчаар маш олон хүмүүс Ромоос томилогддог байсан байна. Тэгээ Пилатын хувьд бол Евдийн газар нутгийн захирсан 5 дахь томилогдсон захирагч байсан байна. Тэгэхээр Цэсар Августус Жулиус тийм ээ. За нийтийн тооллын 26-аас 36 оны хооронд Пилатыг 10 жилийн хугацаанд томилсон. За гэхдээ мэдээж энэ томилолт бол хугацаатай томилолт бол байгаагүй. Харин Пилат бол бусад захирагчийг бодох юм бол хамгийн олон жил Евдийн захирагчаар байсан гэсэн. За нөгөө талаас Пилат бол маш харгас хэрцгий
захирагч гэдгээрээ бол алдартай байсан. Тэр хожим нь маш олон Самарын хүмүүсийг хоморголон устгасан. За энэ хэрэгээсээ болоод тэр бол захирагч байх түүний энэ албан тушаалд түүнээс авагдсан. За энэ тухай тушаал гарсан талаар мэдэх үедээ Понти Пилат амиа хорлож өгсөн гэж түүхэнд үздэг. Тэгэхээр албан тушаал алдар нэрийн төлөө хийсэн сонголт нь эргээд түүнийг мөхөл рүү авчирсан гэж харж байна. Тэгэхээр бидний хийсэн сонголт болгоны цаана хариуцлага гэж байдаг. Бид сонголтынхоо тэр үр дүнг амсаж амьдрэх гэсэн. Өнөөдөр та хэн бэ гэдэг чинь өчигдөр таны сонголт байдаг. Магадгүй бидний амьдралд ямар нэгэн асуудал, зовлон бэрхшээл байгаа нь бидний хийсэн буруу сонголттой холбоотой байж болдог гэсэн. За тэгвэл гуравт нь Пилатын хийсэн сонголт бол өөрийнхөө ёс суртахуун ухамсарын эсрэг хийсэн сонголт гэж харж. Тэгэхээр Пилатын хувьд бол түүний ёс суртахуун нь Есүсийг харахтаа энэ хүн бол гимгүү хүн байна. Энэ хүн бол загалмаа дээр цовдлогдох ямар нэгэн гимт хэрэг үйлдээгүй хүн байна гэж түүнийг харж ирсэн. Бид нар Матай номын 27 дугаар бүлгээр үзэх юм бол Пилатын эхнэр би урд чинь зүү зүүдлээ. Энэ хүн бол загалмаа дээр цовдлогдох тийм гимтэй хүн биш байна гэж эхнэр нь хүртэл Есүсийн талд байсан. За харин Пилат энэ бүгдийн дотроос яагаад Есүсийн эсрэг сонголтыг хийсэн? Яагаад гэвэл Пилатад тэр өөрийнх нь тэр ёс суртахуун, ухамсар энэ бүгдийнхаа дагуу зогсох, баттай зогсох тэр зориг итгэл үнэмшил түүнд байгаагүй учраас юм. Достоевский хэлсэн байдаг. Энэ ёс суртахуун хүний ухамсар гэдэг бол хүний дотор байдаг Бурхны дуу хоолой юм а гэж. Тэр хүн болгоны дотор итгэгч байна уу үгүй байна хамаагүй хүн болгоны дотор яг энэ Бурхны дуу хоолой буюу энэ ёс суртахуун ухамсарын энэ дуу хоолой гэдэг зүйл бол байдаг гэсэн. Тэгэхээр Пилатын дотор магадгүй тэр үед тэр дуу хоолой байсан баг. Энэ Есүс бол цовдлогдох тийм гэмт хэрэгтэн бол биш юм а гэж. Гэвч Пилат тэр зүрхэндээ байгаа ёс суртахуун ухамсарын дуу хоолой Бурхны дуу хоолойг тэр сонсоог. Тэгвэл өнөөдөр маш олон хүмүүс Пилаттай адилхан зүрхэндээ байгаа Бурхны дуу хоолой тэр ёс суртахууны тэр ухамсарын дуу хоолойг сонсох биш. Бурхны хүслийг сонсох биш. Өөрийнхөө хүсэл тааллын дагуу сонгож үйлдэл хийдэг гэдгийг бид эндээс харж байна. За тэгвэл эцэст нь хүн болгонд үнэн болох Есүсийг Бурхныг сонгох сонголт гэж байдаг. Өөрөөр хэлбэл хүн бүр энэ сонголтын өмнө зогсдог. Тэгээд энэ сонголтын дагуу хариуцлага хүн болгонд бас байдаг гэсэн үг. Хүний амьдралын тэр олон сонголтуудын дотроос хамгийн чухал сонголт бол энэ юм. Учир нь энэ сонголт нь зөвхөн таны энэ дэлхийн амьдралд нөлөөлж зогсохгүй, таны мөнх амьдралд нөлөөлөх тийм эрхэм чухал сонголт юм а гэдгийг бид нар санах хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө Америкийн Калифорни мужийн нэгэн сургууль дээр гэмт хэрэгтнүүд орж ирээд маш олон сурагчдыг буутсан байна. Тэгэхээр энэ үеэр 17 настай Христэд итгэгч Кейси Бернал гэдэг охин байсан. Тэгэхээр гэмт хэрэгтнүүд яг энэ охин руу буугаа чиглүүлээд чи Бурханд итгэдэггүй гэж асуусан. Тэр үед хэдийгээр айцтай төгшүүрийн дунд байсан ч гэсэн Кейси охин Yes, I believe in God. Тийм ээ, би Бурханд итгэдэг гэж хэлсэн. Тэр буу барьсан дээр чи маш чангаар, ууртайгаар Бурхан гэж байхгүй. Кейси охин Бурхан байгаа. Тэр амьд оршин байдаг. Та ч гэсэн Бурханд итгэж түүнийг дагаараа гэж хэлсэн гэдэг. Харамсалтай нь Кейси охин буудуулж амиа алдсан. За энэ үйл явдлаас хойш түүний өхлийг санаж сургуулийн бүх хүүхдүүдтэй Yes, I believe in God гэсэн тийм ээ би Бурханд итгэдэг гэсэн тийм бичгтэй подолкийг өмсөж түүний итгэлийг сананд оршиж тунхагласан. За эндээс болоод тэр сургуулиас Америк даяараа тэр өсвөр залуучуудын дунд
Тийм ээ, би бурханд итгэдэг, би бурханыг сонгож байна гэсэн ийм том одоо итгэлийн сэргэлт хөдөлгөөн хүртэл бий болж исэн байдаг. Тэгэхээр өнөөдөр Пилатын сонголтын тухай энэ сургаал бидэнд юу өгүүлж байна вэ? Өнөөдөр ч гэсэн бид нэр тэр Понти Пилат захирагчтай адилхан сонголтуудыг бид нар хийдэг. Итгэж хүмүүсийн хувьд ч гэсэн тий заримдаа бид нар ийм сонголтыг хийх тохиолдол байдаг. Бид нар олонхийг дагаж зүгээр л урсгалаараа одоо бид нар бусдад нийцүүлж бид нар сонголтыг хийх тохиолдол байдаг. Бид нар өөрсдийнхөө нэр алдарч юм уу эсвэл өөрсдийнхөө хүслийн дагуу надад юу хэрэгтэй ашигтай вэ гэдгийн дагуу сонголт хийдэг ч юм уу. Эсвэл бидний дотор байгаа тэр ёс суртахууны дуу хоолой, бурхны дуу хоолойг бид нар сонсохгүйгээр тэ түүний эсрэг бид нар сонголт хийх тохиолдол бидэнд байдаг гэсэн. Тэгвэл нөгөө талд Есүсийн сонголтыг бүгдээрээ бодож үзцгээе. Есүс ямар сонголтыг хийсэн бэ? Есүс Гетсеман цэцэрлэгтдээ өөрийнхөө хүслийг биш, Бурхан Аавын хүслийг сонгосон баг. Есүс загалмайг сонгосон. Есүс таныг сонгосон. Есүс намайг сонгосон. Тэр бидний төлөө өөхөхдөө загалмай дээр өөхөх тэр сонголтыг хийсэн. Та бидний төлөө Есүс тэр агуу сонголтыг хийсэн гэсэн. Тэгвэл бид Есүсийн төлөө итгэлийн агуу сонголтыг ч гэсэн хийцгээе. Бид нар яг энэ Кейси охинтой адилхан энэ дэлхийд хинээс ч юунаас ч айлгүйгээр тийм ээ би бурханд итгэдэг. Тийм ээ би бурханыг сонгож байна гэж итгэл дотроо бацсах ёстой. Ямар ч нөхцөл байдалд бидний гол төв маань тийм ээ бидний гол итгэл маань хөдлөж ганхадаггүй. Тийм л итгэлийн хүмүүс байхыг эзний нэрээр хүсэн ерөөж байна. Тэгээд энэ удаагийн одоо зовлонгийн 7 хоног амилсан баяраар бүгдээ өөрсдөө иргэн харахтаа өнөөдөр бидний амьдрал, бидний сонголт ямар вэ гэдгийг иргэнийгэн харцгаая. Тэгээд бид Пилат шиг биш, харин бид Есүс шиг бид жинхэнэ итгэлийн сонголтыг хийдэг тийм хүмүүс байхыг эзний нэрээр хүсэн ерөөж байна.